Монгол улс Америк нэгдсэн улс хооронд нислэг үйлдэж эхэллээ. Метро барих тендерт 7 улсын 27 компани материалаа ирүүлжээ. Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний ээлжийн цэрэг татлагыг 23-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Ice Global телевизээс зохион байгуулж буй дуу шүлгийн уралдаанд зохиолч Яруу найрагчид бүтээлээ өөрсдөө уншиж ирүүллээ. Сэлэнг аймгийн 3 суманд ой хэрийн төмөртэй байгаагаас цагаан нур сум дахь төмрийг цурамд оруулжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Америк нэгдсэн улсын United Airlines компани энэ сарын 1-ээс манай улсаас Япон улсаар дамжин Америк нэгдсэн улс руу нислэг үлдэхэр болсон. Үүнтэй холбогдуулан зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээг иргэний нисхийн үндэсний төвтэй байгуулад байна. Гэрээнд олон улсын эрх зүйн хэмжээ Америк нэгдсэн улсын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүдийг тусгасан байна. United Airlines энэ онд 8 чиглэлд нэмж нислэг үлдэхээ зарласнаас манай улс багтжээ. Тус компани агаарын тээврийн нислэгийн зуны удирдлагын хуваарийн дагуу 7 хоногт 3 удаа нислэг үлдэх юм байна. Улаанбаатар хот 2025-аас 2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Улаанбаатар метро төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 7 улсын 27 аж ахуйн нэгж материалаа ирүүлжээ. Үүнд бүгд найрамдах Солонгос улс, Их Британи, Оросын холбооны улс, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниас гадна Монгол компани багтсан байна. Тэжүүн дээр бол бид нэлээд зүйлүүдийг бас өмнөх хийжсэнээс өөрчилсөн. За жишээлбэл трасын уртыг бол 17.7 км байсныг 19.4 км болгосон. За нэг зогсоол нэмсэн. За 100% газар доогуур оруулсан. Тэгэхээр хот төлөвлөлтийн болон техникийн хувьд бол маш том шинжилтүүдийг төлөвлөлтүүдийг хийж чадсан. Тийм сайн тэзүү болсон. Тэгэхээр энийг үндэслээд бас гадны нэр хүнд бүхий байгууллагууд бас тендерт орцох саналаа ирүүлсэн байна. Материалаа ирүүлсэн аж ахуйн нэгжээс эцсийн гүйцэтгэгчийг энэ сарын 5-нд зарлаж 10 дугаар сард гэрээ байгуулж эх оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метронд толгоотоос амглан хүртэл үргэлжлэх юм. Эдийн засгийн техник 198 дугаар ангийн эх оронч метроын гинэг нэрмжит эдийн засгийн техник 191 дугаар салбарт Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэхээр биелүүлж эх орныгоо даргын гэлийг батлан хамгаалсан. 2025 оны 1-р ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 23-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ удаад хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаа цэргийг татах юм а. Энэ удаагийн татлаган дээр халдварт өвчин судал үндэсний төвийн бүрэлдэхүүн маань өмнө нь 2 дүүрэг дээр ажилласан бол энэ удаа төвийн 6 дүүргийн цэрэг татлагын товчооны байранд бол ажиллана. Тэгэхээр бид бүхэн нийт цэргийн насны залуучуудад халдварт сүрийн өвчний сорил тавина, мөн доох бэлгийн замын тэмбүүгийн бас сорилыг тавьж онцлогоор сорил тавьж энэ дүн гаргаж ажиллана. Энэ бол нэлээд өндөр ач холбогдолтой ажил болно гэж ойлгож байна. Эх орныгоо даргын гэлийг батлан хамгаалахад гарсан зөвлөгөө тавин таныг үндтгсэн алхайлтагч Эрдэнэт Эргэмордагийн амрыг ирээ. Нөхрийнхөө төлөө үхэж чадах нүнжигтэй хүмүүсийг бид авгайлж ах нар минь гэдэг юм аа. Ice Global телевизээс авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн зориулан зохион байгуулж байгаа дуу шүлгийн уралдаанд зохиолч Яруу найрагчид өөрсдийн бүтээлээр оролцож байна. Тухайлбал нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах 60 дугаар ангид албахаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Эрдэнэт мөн гавьяаныхаа амралтад байгаа Эрдэнэ оршихнаар бүтээлээ өөрсдөө уншиж ирүүлжээ. Нэргүй шүлэг. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өөрээр бэлтгэл сайтай боксчин шиг фашистууд бэлтгэлтэйгэн харуулж өчнөн улсыг цагаас нь өмнө ковер гаргасан дан цанхааж Орос орны рингэнд дуудсан. Амс хэлт хүйтэн царил хөлдөө газар хүрхэд ч хайрах хөх төмөр сөмчгэлөө хөлдүүгмэрч сөхөрч суух новчаан хон үдшийн бүрээвлахын алдад өглөөхс нөмрлөх новчаан дуусна шилнээж дашмаг аранц бүгдийг шинэхэн новчандан өгч тавина.
Өндөр шагналын сантай дуу шүлгээ уралдаан энэ сарын 9-ний өдрийн хүртэл үргэлжлэнэ. Уралдаанд Орос зөвлөлтийн дуу шүлгээр оролцохын зэрэгцээ цэрэг эх орны сэдвт Монголын уран бүтээлээр оролцох боломжтой. Сэлэнг аймгийн Цагаануур Ерөө зүүн бүрэн сумд ойх эрийн төмөртэй байна. Цагаануур болон зүүн бүрэн сумдэгдсэн гал өнгөрсөн сарын 28-наас гарсан бол Ерөө суманд 29-наас гарчээ. Цагаануур сумд гарсан төмрийг Цурманд оруулаад байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.